За сайн байцгаана уу? Би мотиватор амар төвшин байна. Ингээд мотиватор подкаст маань Афа Активийн захиалгаар бас нэгэн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За мэдээж Facebook-ээр манай одоо лайв бол шууд явж байна. Өнөөдрийн подкаст бол мэдээж үдээс хойш орно. Мэдээж та бүхэн манай подкастыг одоо байнга дагаж сонсдог хүмүүс байгаа бол үдээс хойш буюу орой ажлын цаг дуусах үед подкаст маань орчноо. За тэгээд лайв үзэж байгаа хүмүүстээ бас өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн мэнд зочноор бол Афа Активийн коуч, олон улсын хэмжээний мастер, усан сэлтийн тамирчин Дүлгэн багш маань урилгаар оролцож байна. За баярлалаа. За Афа Актив маань болохоор 7 сар хүртэл ингээд 13 маш одоо чухал энгийн нэрлэгддэг боловч маш чухал ийм 13 сэдвийг одоо сонгож аваад онцгойлон энэ ковид дуусж байгаа, шувтарж байгаа энэ үед буцаад хүн болгоны бизнес, ажил тэгээ бүх одоо нийгмийн харилцаа идэвхжиж байгаа энэ үед хүмүүсийг буцаад идэвхтэй, амжилттай, хурдтай одоо ажил бизнесээ явуулахын тулд одоо тэр өөрийнхөө одоо нөөц болцоогоор та хэдийг зэвсгэлье гэж шийдсэн байна. Та хэдий одоо тий чангалын тий эрэг шургын чангалын хандлагын эрэг шургын тий харилцаагийн тий өөртөө итгэлийн зарим хүмүүс ярьж байгаа байхгүй одоо гэртээ байсаар байгаад ингээд гинт хүмүүстэй уулзаж ингээд балмагтаад ингээд ярьж марих гэсэн чинь ингээд жоохон хил ам идрээ тий тий жоохон одоо буцаад энгийн харилцаанд ороход хүмүүсийн хувьд бас одоо амаргүй байгаа. За яг энэ үед энэ чухал 13 сэдвийг нэг өөрийнхөө амьдралд эн чинь бүр ингээд 5-6 жилийн дараа хийх ёстой дүгнэлт байхгүй. Тэгээ энийг одоо яг энэ үед хийх нь илүү тохиромжтой гэж үзсэн байгаа. Тэгээд мэдээж Дүлгэн багш энэ одоо цуврал хичээлийн дотор 2 чухал сэдв, нэг хамгийн ихний хичээлийг заасан байгаа. Одоо бас одоо орох гэж байгаа сэдв нь миний амьдралын хувьд бол маш чухал ийм одоо сэдв байсан. Тэгээ энэ сэдвийг бол одоо Дүлгэн багш сонгож авсан учраас өнөөдрийн зочноор өргөцсөн. За энэ сэдвийн нэр бол одоо тасралтгүй хөгжих амжилтын нууц. Байнгын өсөлтийн нууц гэх юм уу яг юм тий. Доктортой хөгжил. Тий, хөгжлийг унахгүйгээр авч явахын тулд бид нар байнга одоо жишээлбэл одоо нэг хүн нэг тэмцээнд ороод дуучин төрүүлж болно тий. Тэр дуучин одоо юу гэх юм тэр төрүүлсэн тэр нэр хүнд тэр байр суурийг хадгалж явахын тулд байнгын өсөх шаардлагатай. Бас турах амархан гэж ярьдаг. Байнга жингээ барих нь илүү хэцүү гэж ярьдаг тий. Булчинтай болох амархан гэхдээ байнга одоо тий тэр булчингийнхаа массыг хадгална гэдэг бас амаргүй тий. Тийм учраас хэдүүлээ одоо энэ нөгөө онцгойлон спортын сэтгэл зүй дээрэс нь одоо хувийн сэтгэл зүйг зэрэг ингээд судлаад явж байгаа мэргэжлийн үнийхнээ хэдүүлээ Дүлгэн багштай энэ сэдвээр ингээд ярилцъя гэж шийдсэн. За тэгээд урилга хүлээж аваад манай үзэгчид сонсогч нарт одоо сайхан мэдээлэл хүргэсэнд баярлаа. Сайн сайхан юу вэ? Сэтгэлээ олцаач. Санин гэх юм бол сая лагер дээр карантины үеэр ер нь бол лагер дээр байлаа. Тэгээд лагер дээр бол ер нь яаж юу яах вэ? Минимум зардлаар максимум кайф авах уу? Максимум сэтгэл ханамжтай байх уу гэл тэр талаар нэлээд бодоод бас яах вэ? Бас ганц хоёр юм хийж үзсэн. Тэгээ маш бага зардлаар бас нэг саун хийж үзлээ. Тэрнээс ингээд сайхан кайф авлаа. Тэгээ ерөнхийдөө ингээд одоо байглаас бас ингээд аюу гоё шин юмнуудыг суралцлаа. Тий. Манай хашаанд нэг мод ургадаг байхгүй. Нэг жоохон нилээд мод ургаж байгаа байхгүй. Тэгээ тэрнийх нь тэр дундаа нэг юм бүр ингээд нэг налцсан баг ингээд өөх гэж байгаа гэмээр ингээд хус мод байгаа байхгүй. Тэгээ тэр хус модыг ингээд хараад ажиглаа байжсэн чинь ингээд нэг 2-3 мөчөр ингээд яг цэгт дээшээ ургаж байсан. Тэгээ тэрийг харчаад би ингээд нэг аягүй чухал зүйлийг ойлгосон. Тэр нь юу гэхээр ер нь бол байнгын өсөлттэй байхын тулд байнга суралцж яхах нь чухал юм байна гэдэг тэр нэг сэтлийг олохгүй юу. Тэгээ тэр сэтэл нь ямар учиртай байсан бэ гэхээр хус мод хэдий ингээд өөх гээд ингээд налаад бүр ингээд одоо бүхийдсэн байсан ч гэсэн үндс нь ерөөсөө газраасаа салаагүй байгаа байхгүй. Одоо нөгөө шин тижээлээ авч байгаа тэр газраасаа салаагүй байгаа байхгүй. Тэгж байгаа тохиолдолд нөгөө мөчрүүд нь яг гоё юм цэгтэй шиг аюу гоё ургаж байгаа байхгүй. Тэгээд тэндээс ингээд байнгын ингээд одоо суралцсан ийм хандлагатай байх юм бол ер нь бол хувь хүний хөгжил, өсөлт маш доктортой ингээд олон жил явах юм байна гэж. Яг зөв. Чамайг тэгээ хэлсэн чинь нөгөө бонзай гэдэг нь Японы нэг юм одоо юм нөгөө жижигхэн болгож ингэж ургуулдаг нэг юм урлаг байдаг шүү дээ тий. Ингээд мод нь ингээд
Одоо ямар ч төрлийн модыг жижиг болгож ороод. Давжаа мод гэх юм уу? Тэгээ баг урлаг болцсон. Тий. Тэгээ тэр модны онцлог болохоор ингээд эвдрээд Аха. мод ингээд дээшээ огцсон. Чи тэр тэгшээ ургасан байж шүү дээ. Тэр тэгшин мод ингээд ямар нэгэн байдлаар хөгжихөө зогсох ч юм уу, ус зогсох ч юм уу, ашиглаа зогсох үед эсвэл хуурах үед хажууд ишиг ороод тий. Тэгээ ингээд явж байгаа тэгээд буцаад дээшээ ороод тий. Буцаад дээшээ ороод. Тэгээ дахиад гимтэнгүүд дахиад хажууд ишиг ингэж ургаад тий. Тэр нэг юм сони хэлбэр гарч шүү дээ. Нэг сони хэлбэртэй. А сүүлдээ нэг чинь бүр албаар ингэж нөгөө гимтээгээд одоо дээшээ явж исэн юм ингээд тайрангууд салаач шүү хоёр талаар байгаа. Тэр нэг тийм сони хэлбэр гараад юм байна л та. Тэрэн шиг одоо хүний амьдрал хэрвээ тогтмол өсөхгүй бол эвдрээд ахна шүү дээ тий. Одоо ингэж явж ирснээр эвдрээд ингэж ургаад тий. Ингэж явжснаа эвдрээд ингэж ургаад тий. Ягаад тэгэхээр тэр ямар нэгэн байдлаар ус дутах ч юм уу, гимтэх ч юм уу, гадны байдлаас ч юм уу, эсвэл хандлагаас болоод ч юм уу тий. Ерөөсөө өөрийгөө тий. Тэгээд тэр эвдэрч байгаа байдлыг бид нэр хэрвээ яг зөв өнцгөөс нь харж чадах юм бол тэр дундаас маш олон зүйлүүдийг ойлгож авч байгаа. Ер нь бол нэг хандлага шинжлэх ч юм уу, эсвэл одоо арга барилаа шинжилдэг ч юм уу тий. Уул нь гимтэхгүй юмар байгаа байхгүй тий. Тий. Гимтэхгүй одоо тасралтгүй хөгжөөд ингээ байнга ингээ хөгжөөд байх юм бол санаатаагаар ингээ Сибирийн нас шиг л урах нь шүү дээ. Санаатаагаар ингээ өөрөөгөө одоо ингээ шин зүйлүүдийг байнга одоо мэдээллүүдээ ингээ шинжилж явах юм бол гимтэхгүй тийм хүнд байдалд орохгүй байх магадлал боломжтой байгаа байхгүй. Хэрвээ тийхгүй байгаад байх юм бол амьдрал өөрөө хүчээр хүнд байдалд оруулж байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар хүнд байдалд орсон бол эндээс маш том зүйлүүдийг сурч аваад тэгээд дараагийнхаа одоо өсөлтийг эхлүүлэх тэр том боломж өгч байгаа. Энийг ойлгохгүй байгаа юм бол бүр доош хомж байгаа. Яг зөв. Тэгэхээр энэ дээр хоёр дүгнэлт хийж болж байна. За нэг нь бол өнөөдрийн хичээлийн одоо дэлхийн мөгшөө огч хичээлийн гол зорилго бол хоёр талд хоёр өөрөөр тусч болох нь гэж ойлгож байна. Зөв. Нэг нь хэрвээ чи одоо амжилттай явж байгаа бол аль болох гэмтэхгүй хуурахгүй үргэлжлүүлэн сурсаар байгаараа. Тийм нөгөө бүдэрч унах юм бардам зан гэд те. За одоо ингээд би өөрөө болчлоо те. За одоо ингээд би бол гоё явж гин гэд бодоод сурхаа зогсоочих юм бол. Жишээлбэл чи нэг удаа ярьжсэн шүү дээ нөгөө жишээлбэл ингээд бэлтгэл болгон дараа дүгнэлт хийгээл те. Тэгээдсэн чи ингээд дүгнэлт хийгээдсэн чинь бүр ингээд маш тогтвортой. Тэгэл ерөөсөө ингээд Сингапурт бэлтгэл хийж байгаа тийм. Сингапурт бэлтгэл хийж байгаа. Маш тогтвортой хурдтай амжилт гаргаж ирсэн байна. Тэгэхэ болоод эхэлсэн чинь сүүлдээ ингээд би угаасаа л амжилт гаргадаг юм чи ингээд 50 байгаад байсан. Ямар ч дүгнэлт хийхгүй ингээд яваад байсан чинь өмнөшгөө тийм гоё амжилт тэгж ахаагүй. Харин тий. Тогтвортой болсон байсан. Наад дээр чинь айгүй том сургамж харагдаж байгаа байхгүй. Одоо Монголд ингээд зарим спортын төрлүүдийг харж байгаа хүмүүс хожигдсан баг л дүгнэлт хийдэг. Тий. Хожсон баг нь болохоор баяраад хийдэг. Тий. Араа шоудаг ч юм уу те. Би те алтан медаль аваад ч юм уу те. Яг тэгэхдээ нөгөө хожигдсан баг нь дараагийнхаа амжилтын дүгнэлтийг хийцэн байдаг. Тэгээд нөгөө аврах чинь дараа нь буцаад хожигдох магадлал шүү дээ. Тэгэхээр чи Сингапурт бэлтгэл хийж байхдаа хоцсон ч хожигдоогүй ч ялгаагүй. Бэлтгэл болгоны дараа дүгнэлт хийж ирсэн учраас өсөлт маш урд юм байсан тийм. Тэгэхээр миний одоо яг энэ ярен дээрээс олж авч байгаа хамгийн чухал зүйл бол одоо манай сонсогч нар болоо үзэгчнэр ч гэсэн ялгаагүй нэг зүйлийг ойлгож байгаа хэрэгтэй. Дүгнэлт гэдэг бол зогсоохгүй тулд амжилтыг үргэлжлүүлэхийн тулд хийх хэвээр маш чухал зүйл байдаг. Маш чухал зүйл. Одоо өсвөр насны хүүхдүүдийн хувьд ч гэсэн яг адилхан. Одоо үнэхээр өндөр эрүүл сарвал бай гэж бодож бол яг тэр хүүхдийг ингээд бие махбодын хоолныхын хувьд те байнга хянаад зөв цагт нь зөв ачаалал зөв одоо хоолны дэглэм одоо юу гэдгийг те амин дэм энийг өгж явах юм бол хүүхдийн өсөлт ч гэсэн бас одоо те тасралтгүй ингээд өсөх боломжтой. Жишээл би бол яг өсдөг насн дээрээ тижээлийн дутагдлалд ороод тэгээ дээрэс нь одоо сэтгэл зүйн хямралд ороод тэрнээсээ болоод одоо те биен дээр өөрчлөлт гарч ирсэн. Өсөөгүй. Шууд одоо тулгуур доод мөчний ясан дээр шууд өөрчлөлт гараад одоо өвдөгний үе гимтчихсэн ч гэдэм юм те. Тэр бас нэг доктортой өсөлт байж чадаагүй байхгүй юу? Тэр энэ доктортой өсөлт гэдэг энэ ойлголт бол ерөөсө бүх юм дээр хамаатай. Карьер, эрүүл мэнд, спорт, бизнес. Тэ? Бизнесээ ч гэсэн бид нар ингээд нэг азар ч юм уу нэг зөв цагтаа эхлээд нэг амжилтанд хүрэнгүүтээ би өстө алаад өглөө би бол нэр буулгаж ийн гэж итэл бардам нөгөө нэг хамар ингээд дүгнэлт хийхэ болоод байнгын ном унших, суралцах, зөвлөгөө авах нөгөө хандлаганд байх боломж бизнес ч гэсэн нурна шүү дээ, тий. Харин тий. Энэ бүр яг тодорхой жишээнүүд гэх юм бол маш олон ингээд амжилттай явж байгаа. Эхний удаатай амжилттай явж байгаа бизнес нь нурцсан хүмүүс аюух байдаг. Тэрнээс ингээд харах юм бол бас суралцаж болж байгаа. Тамирчдаас бас аюух суралцаж болдог. Тий. Тамирчид ер нь аварга хамгаална гэдэг чинь бас аюух хэцүү байдаг гэдээ ярьдаг байхгүй юу? Тамирчид тэгээ аварга болох эхний удаад аварга болно гэдэг нь бол байнга суралцах хүсэлтэй авраг болохын тулд яат ингээд
хайгаад явж идэг учраас айгүй одоо амархан гэх үү те. Амархан ч байх те. Илүү амттай байдаг гэсэн. Тэгээ аврах болчоод дараа нь за би одоо аврах юм чи ийм хүүхдийн дасгал хийгээ яах вэ гэх нөгөө хамгийн чухал дасгалуудаа орхигдуулаад эхэлдэг. Тэгэл унаад эхэлдэг. Яг л адилхан бизнес дээр ч гэсэн нөгөө дампуурсан хүмүүс чинь бас л нөгөө амжилттай явж байгаа л дампуураад жижиг сажиг анхаарах хэрэгтэй. Анхаарахаа зөвлөгөө авах болоо дүгнэлт хийхээ болоо тийм. Сонсохоо болоо л. Харин гэр бүлийн харилцаа ч гэсэн энэтэй холбоотой тийм. Одоо гэрэлцсэн л юм чинь одоо тэгэл битээрт бол одоо ингээд ойлголцсон гэж боддог тийм. Ингээд гэтэл одоо салж байгаа асуудын хамгийн өндөр хувьтай асууд нь 10-аас дээш жил амьдсан асуудыг салалтанд дөнгөж танилцсан салтаас илүү өндөр хувьтай байна. Тэгэхээр чи одоо юу гэдгийг те он удаан жил амьдарч байгаа учраас ойлголцохгүй ч юм уу тийм битээр тийм байхгүй гэж бодох юм бол бас болохгүй болчих. Байнгын харилцаанд ч анхаарал тавьж амьдралын тэр нөхцөл байдал болгоныг харилцаанд нөлөөлөх зүйл болгоныг өөрчилж явахгүй бол байнгын өсөж явахгүй бол бас л харилцаа хүртэл юу вэ? Одоо гэр бүлийн харилцаан дээр бүх талаараа бас нөгөө харилцаанд нь хөгжиж явах хэрэгтэй. Тий. Тэр битгий л нөгөө дотны харилцаа хүртэл хөгжиж явах хэрэгтэй гэж байна. Одоо зүгээр ингээд нөгөө ярианы харилцаа хөгждөг шиг бэлгийн амьдралын харилцаа ч гэсэн ингээд хөгжиж явах хэрэгтэй. Тий шүү дээ. Яа. Хөгжиж явах хэрэгтэй. За дүлгэн багц зүйлж. Тэгээд ер нь маш олон хүмүүсээс ингээд ер нь асуудаг л та бас. За хэр болцдог вэ гэдэг. Та ер нь хэр ярилцдаг вэ гэдэг. Тэгэхээр ер нь болцдог гэдэг ч байгаа байхгүй. Гэхдээ ингээд ер нь болцдог гэж хариулж байгаа хүмүүс их ховор байт юм аа. Айгу цөөхөн байт. Бараг 10 хүний нэг 2 3 л болцдог гэж ярьдаг байхгүй. Тэгээ ерөөсө болцоо гэдэг бол юу гэж ойлгодог вэ гэхээр нөгөө үнтэй ресторанд ороод гоё хоол идэл, гоё вайн уугаал, кино үзэл тэгж ойлгоод байдаг. Гэтэл болцоо гэдэг маань бол нөгөө ярилцах, тэгээ бие биенийхээ мэдэрч байгаа мэдрэмжийг сонсох, өөрийнхөө мэдэрч байгаа мэдрэмжийг хуваалцах. Тэр чухал мэдрэмжүүдийг ярилцах. Тэгээд дүгнэлтэнд хүрэх. Энэ зүйлүүд нь маш чухал байна. Тэгээд тэгж чадах юм бол гэр бүлийн харилцаа үргэлж өсөлттэй. Яг зөв. Окей. За одоо манай сонсогч нар эсвэл лайв үзэж байгаа хүмүүс энэ үнэхээр чухал сэдв байна. Энэ хичээлийг нэг сонсоодгоё гэж бодож байгаа хүмүүс байвал яг сургууль сонгож байгаа хүмүүстээ зориулаад жоох мэдээлэл өгөхгүй тий. За энэ одоо өмнө бас нэг 5-6 сэдв явцсан байгаа тий. Тэрийг нөхөж үзэх боломжтой юу тий. Одоо бүртгүүлийг гэвэл мэдээлэл яаж авах вэ тий. Төлбөр нь ямар үнэтэй байх вэ тий. Өөр хямдрал байна уу тэргээл тий. Янз янзын асуултууд байж болно шүү дээ тий. Одоо нөгөө нийтдээ 13 сэдв байгаа. Тэгээд 13 сэдвийнх нь одоо 5 сэдв нь бол явцсан байгаа. Тэгээд бүтнээр нь төлбөрөө төлөх юм бол ер нь бол 650 мянга болж байгаа. Тэгээд одоо нөгөө хоцорсон юм чинь гэж бодож байгаа бол бас боломж байгаа. Яг тэгэхээр нөгөө сэдв болгон дээр тусдаа групп нээгээд тэгээд тэрийг нөхөд үзэх бүрэн боломжтой. Бүх өнгөрсөн одоо бүх хичээлүүд нь бүх групп дээрээ бүрэн бичлэгээрээ байгаа учраас нөхөж үзэх боломжтой. Бүх хичээлийг бүтнээр нь авъя бол бас боломжтой. Сэдв болгоныг зүгээр ингээд цохоод 1-7 хоногийн хугацаанд нэг сэдвийг одоо нэг багш 4 удаа нэг сэдвээр одоо ярьж байгаа байхгүй. Тэгэхээр 7 хоногийн процесс юм ба шүү дээ. Нэг сэдв процесс тийм. Тэгээд нэг сэдвийг сонгож аваад суралцаж болно. Тэр нь болохоор 50,000 төгрөгийн төлбөртэй байдаг. Тийм ба. Хямдхан байна. Боломж юм тий. Харин тий. Нэрш. Би зүгээр яг нэг одоо яг нэг өөрсдийнхөө давуу талыг ашиглаад юм рекламдах гал те ямар ч тийм хандлагаар хийлээгүй ер нь 50,000 7 хоногийн коуч юм байхгүй одоо яг багштайгаа ингээд нэг анги суугаа те яг багштайгаа ус ингээд ярилцаад асуулт асуу харилцан ярилцаад ингээд явчихлаа бас айгу боломж юм байхгүй яг бол те харин тийм ба окей тийм ба за тэгээд мэдээж дэлгэрэнгүй мэдээлэл бол Alpha Academy-ийн Alpha Academy-ийн пэйж хуудсан дээр байгаа. Пэйж хуудсан дээр бүх пострууд, бүх мэдээллүүд байгаа. Тэр бүх пост болгоныхын доор линкүүд, бүртгүүлэх линк байгаа. Тэр линк рүү ороод яах юм бол бүх төлбөрийн мэдээллүүд, тэгээд бүртгэлийн мэдээллүүд бүгд байж байгаа. Яг тийм ба тий. Бүр нарийн асуухыг хүсвэл нөө пэйж дээр бүртгэлтэй байгаа утасны дугаараар холбогдоод асууж болно. Пэйж рүү ороод бас энэ мэдээллүүдийг бол ер нь бол авч болно. Тийм. Мэдээж нөө дүлгэн багш энэ хичээлийг орж байгааг онцлог нь бас та нар мэдж байгаа. Спортын мэргэжлийн спортын хүн. Дээрээс нь сүүлийн одоо 4-5 жил яг сэтгэл зүй те хувийн хөгжлийн судалгаанууд хийсэн. Тийм учраас яг энэ ангийн онцлог нь илүү яг нэг айгүй олон салбарт ярих боломжтой. Гэр бүлийн харилцаан дээр маш сайн байна, сайн шүүлгэрч залуу одоо гэр бүл байна те. Дээрээс нь одоо те өөрөө клубээ ажиллаулаад явж байгаа. За ингэхээр бас спортын талын
карьер, доктортой хөгжлийн талаар бас ярьж болж байна. Цаашлаад эрүүл мэнд те айгүй олон юм давуу талтай багш болгон онцлогтой байгаа жишээ нь те. Тийм учраас одоо дүлгэн багштай одоо те яг энэ ангид хамт орж суралцахад та нарт одоо бусад багшнаас онцлог давуу тал их байгаа. Дээрээс нь бас би нэг юм нэмж хэлэхэд нөгөө хэрвээ энэ 4 өдрийн сургалт таалагдах юм бол үргэлжлүүлэн одоо хувь хүний коучинг одоо авч болно. Дүлгэн багшаас. Би бас тэгж одоо сануулмаар хүмүүстэй. Энэ 4 хичээл сууж үзээ. Та одоо хувийн коуч те одоо юу гэдгийг амжилтын эсвэл одоо карьерийн хувьд яг дүлгэн багшд байгаа давуу талаар нь өөртөө коуч авах хүсэж байгаа бол энэ 4-7 хоногийн хичээл сууж үзээд танилцаад асуулт асуугаад тэгээд болж ивэл үргэлжлүүлээд одоо хувийн коуч авах боломжтой. Мэдээж энэ 4 удаагийн уулзалтаа бас ингэ бүрэн дүрэн ашиглах юм бол энэ дотор ч гэсэн зөндөө асуулт асуух, ярилцах боломжууд байгаа тий. Тэгээд дүлгэн багшаас дараагийн нэг сэдв нь болохоор фокус гэдэг хичээл байгаа. Тэрнийг бол бүр сонирхолтой одоо манай дүлгэн багшийн эхнэр Энжин Лам гэдэг бас олон улсын хэмжээний мастерын гайхалтай бүсгүй байдаг. Тэгээд дүлгэн Анжикоёроос хоёулаа бас нэг заахан хичээл байгаа тий. Манай ихнэр буудлын спортыг амьдарч байгаа. Тэгээд буудлын чинь фокусэндээ бол фокуслах чадвар бол бас мундаг байдаг. Тэр талаасаа фокус гэдэг хичээлээр бас ингэ хамтарч байгаа. Тийм учраас сайд маань үргэлжлүүлээд өөрийгөө хөгжүүлэх мэдээлэлээс одоо битгий хоцроороо байнга өөрийгөө зөв мэдээлэлээр ингэж хангаж байгаараа тий. За тэгээд мотиватор подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. Бид нар амьдралд одоо дутаж болохгүй хэдэн чухал зүйлсийн номер 1-т бичих төстэй зүйл нь бид нар урмаар дутаж болохгүй. Бид нар шин сэтэл тэр сэтгэлийн гал халуун хүсэл тэмүүлэлээр бид нар одоо дутаж болохгүй. Тийм учраас олон подкастууд байдаг, олон лайвууд явж хийж байгаа боловч тэр бүгд зүйлийн зорилго нь өөр. Бидний уулзж байгаа зорилго бол та шин санаа, шин сэтэл, урам зориг тий хүсэл тэмүүлэлээр та энэ одоо ярьслага болгоноос өөртөө тэр боломжуудыг тийм байна. Жишээл би тасалтгүй хүч юм бол надад ч гэсэн боломж байгаа юм шүү дээ. Би олоо хичээх юм бол гэр бүлээч авч болох юм байна. Одоо хичээх юм бол би спортоор ч амжилтна. Одоо шил би 41 нас хүрнэ энэ жил. Тэгээд дэлхийн аврагт оролцсон тэргээл одоо мөрөөдөл дүлгэн багшаас мотивац авчаал явж байгаа. Тэгэхээр монголчууд хүртэл хэлдэг шүү дээ. Урмын хуглахаар ууцын хуглах гэж. Хэрэв урам нугараагүй байвал ууц нугарахаа унж гэсэн зорилготой хүрч болт юм. Дөрөв мөчхөн хүртэл зорилготой хүрч болт. Харин дөрөв мөч элэг бүтэн хэрнэ. Оюун ухаан санаа элэг одоо бүрэн бүтэн хэрнэ. Урам зоригоор дутах юм бол ямар ч хүн хөдөлж чаддаг юм. Тийм учраас та бүхэн урам зоригоо үргэлж хаалж байгаараа мотиватор амар төвшөнтэй бас хамт байгаарай. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Тун утахгүй хэдүүлээ эргэж уулзгаая.